Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцөх цагаан алт үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж, малын гаралтай түүхий эдийн үнцнийг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэм өртөө шингэсэн хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд том түлхэц болж байна. Хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 30 жилд байгаагүй хөрөнгө оруулалт цагаан алт хөдөлгөөний хүрээнд шийдвэрлэгдэж, энэ хэрээр малчдын орлого, амжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын шинэ түүх бичигдэж байна. 2024 оны 5 дугаар сарын 27 Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн санаачлан боловсруулсан малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Судбаатар, улсын хурлын дарга Зандан Шатарт өргөн барьсан юм а. Уг тогтоолын хүрээнд цагаан алт үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. 2024 оны 6 дугаар сарын 5 Монгол улсын их хурл малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 63 дугаар тогтоолыг батлав. 2024 оны 8 дугаар сарын 27 Монгол улсын их хурл Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих цагаан алт хөдөлгөөнийг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Цагаан алт үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл экспортыг 2-оос 3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8000 гаруй шинэ ажлын байрыг шинээр бий болгох явдал гэж үзэж байгаа нь. Энэ зорилго төрхийн тулд ноос ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд нийтдээ 2.2 орчим их найт төгрөгийн өртөгтэй татвар, гайлын хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй урт хугацаатай санхүүжилтээс эхлээд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр улсын их хурлын тогтоол тусгаж төрийн 12 байгууллага хамтхан ажиллахаар болсон. Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд салбарын хууль эрхцэн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадваржуулах юм. 2024 оны 12 дугаар сарын 26 цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны 10 банкаар олгох бөгөөд санхүүжилтийн гэрээг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монгол банк, арилжааны банкуд хамтран санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. 2025 онд аж ахуй нэгжүүдэд нийт 800 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд 2 дугаар сарын 1-ээс хойш аж ахуй нэгжүүд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрийн салбарт сүүлийн 30 гаруй жил байгаагүй төрийн дэмжлэг гэж бас ойлгож болно. Зөвхөн 2025 он гэгтэл 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлтөө зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан баялаг бүтээгчдэд олгохоор төлөвлөсөн бөгөөд уг зээлийн хүүгийн хөнгөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсвөд суулгасан байна. Энэ зорилтын дараа Монгол ноос үн цэнтэй болж дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүн болж чаднаа. Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээ 2025 онд 488.9 тэрбум төгрөг байна. 2025 онд хөнгөн үйлдвэрүүдэд зориулж 788 тэрбум төгрөгийн зээл олгохоор ингэж тооцоо гаргасан байна. Ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөр үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр одоо тойр хувийн хөгжлийн улсдуулж байна. Энд манай байнгын гурав бас малайл оршиж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөдөлгөөн одоо боддоор хэрэгжиж эхэлж байна. Аж ахуй нэгжүүд маань зээлээ аваад эхэллээ. Хамбогдогч мэрийн хувьд одоо энэ цагаан алт хөтөлбөрийг бол одоо маш их баяртайгаар одоо хүлээж авч байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс хөдөө хөнгөн үйлдвэрийн яам, арилжааны 10 банктай зээлийн гэрээг байгуулсан. Нийтдээ 100 орчим тэрбум төгрөгийн зээл санхүүжилт бол одоо бас ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрийн үйлдвэрлэгчид маань аваад байна. Нийт бэлтгэсэн ноолуур одоо санах, за цаашлаад одоо эерэг хүчин чадлаа одоо нэмэгдүүлэх боломж одоо бий болж байгаа. Энэ салбарын одоо олон зуун үйлдвэрлэгч, ажиллагчид бол маш баяртайгаар хүлээн авч байна. Монгол улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд нэлээд их
амжилт гаргана гэсэн хүлээлттэй байгаа. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа. Одоо ингээд төрийн дэмжлэг, банкны дэмжлэг байхад бид нар одоо ажиллаад байлгүй яах вэ? Сайхан байна. 1.8 их найд төгрөгийн одоо нийт хөрөнгө оруулалт одоо бүтээгдэхүүний зах зээлийн эргэлт байгааг бид нар 5 дахин нэмэгдүүлэх боломж байгаа. 2025 оны 1-р сарын 19-ноос 1-р сарын 25 цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс туршлага судлах бизнес аялал зохион байгуулагдав. 2025 оны 2-р сарын 4 Хаан банк цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд олгох ноос ноолуур арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн эхний шийдвэрээ гаргалаа. Бархан эхийн компани нийтдээ 20 тэрбум төгрөгийн 7 төрлийн зээл хүссэн. Үүнээс 5-ын шийдвэр гарсан. Энэ 5 зээлийнх нь 2 нь бол хөрөнгө оруулалтын зээл. 2 хөрөнгө оруулалтын зээл маань хоёулаа ногооны шаардлагыг хангаж байгаа. Ногоон эдийн засгийг дэмжсэн техник технологиг нэвтрүүлж байгаа ийм зээл байгаад бид нар маш их баяртай байгаа. Энэ үйлдвэрлэлийн хэмжээ бол ер нь борлуулалт бүх юм бол 5 дахин нэмэгдэнэ гэсэн юм тооцоотой байж байгаа. 2025 оны 2-р сарын 13 цагаан алт үндэсний хөдөлгөөнийг санаачлагч Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Жаданбийн энх баяр ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх даваа далаа нар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан арьс шир ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Ноос ноолуур арьс ширээ одоо бүрэн боловсруулж дэлхийн зах зээл дээр гаргадаг өөрсдийнхөө дотоодын хэрэгцээг хангадаг ийм л зорилтыг л одоо бид дэвшүүлсэн. Өөрийнхөө төлөө ажиллаж байгаа энийг одоо ажил хийж болгож байгаа хүмүүс их мөндөд баялаг бүтээгчнээс таа ухмаар байна. Тэр таа ухны энэ хүч хөдөлмөр бол улсынхаа аюулгүй байдал албаныхаа сан сайхан амьдралын таа ухны хүчин зүтгэж байгаа юм. Аюултай сайхан хүмүүсээ бас дахин хэлье. Монгол улс бол ноос ноолуураа 100% угааж чадж байгаа. Тэгээ одоо 100% самж чадж байгаа. Хүчин чадал суурилгаж байгаа. Урам зоригтой салбар болгонд хөдөлгсөн манайх. Арьс ширнийх нь хөдлөөд эхэлсэн, ноосных нь, ноолуурынх нь ялангуяа хоньны ноос бол гайхалтай их сайхан бүтээгдэхүүн гарч байгаа. Хоньны ноосыг бид нар ноолуур Монгол хоньны ноосыг бол даав, эцсийн бүтээгдэхүүн шинд маш сайн төвшөнд гарч эхэлж байна. 2025 оны 2-р сарын 20 цагаан алт үндэсний хөдөлгөөн төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт төрийн ордонд боллоо. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх зөвлөлдөх уулзалтыг нээж өрх бүлээрээ үйлдвэрлэгч улс орноороо экспортлагч болохын төлөө төр засаг түмэн олноороо нэгдэн нийлж нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриалав. Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог эдийн засгийн уламжлал салбар юм а. Тиймээс энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь эдийн засгийн төрөлжлөлтийг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийн зорилттой ханган хэрэгжүүлж, Монгол хүн бүрийн амьдралын чанар сайжрах онцгой чухал ач холбогдолтой. Ялангуяа олон мянган жил мал аж ахуйн эрхэлж ирсэн монголчууд бид мал аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлээ дэлхийн жишгт хүргэн шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж, үйлдвэрлэгч, экспортлагч орн болох ёстой байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч та бүхнийхээ хичээл зүтгэл хүчин чармаалтад онцгой чухал үүрэгтэй болохыг би дахин онцлог хэлхийг хүсэж байна. Харин төр засаг нь ард иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр хувийн хвшлийн түншлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой юм байна. Ингэж чадвал бид амжилтанд хүрнэ. Ингэж л чадвал. Эцэст нь хэлэхэд өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлагч болохын төлөө төр засаг түмэн олноороо нэгдэн нийлж нэгэн сэтгэлээр хамтдаа хүчин зүтгэцгээе. Малчид дээр ч дэмжлэг очиж байна. Тариалан дээр ч очиж байна. Тэжээл үйлдвэрлэл дээр очиж байна. Хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр гэсэн дөрвөн гол салбар дөрвөлөнд нь бодлогын дэмжлэг, уялдааны байд хангагдаж байгаа. Зөвлөлдөх уулзалтын үеэр үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрдэмтдийн зөвлөл, хувийн хэвшлийн оролцоог хангах цагаан алт төрийн бус байгууллага байгуулсныг зарлав. Ерөнхийлөгч зөвлөлдөх уулзалтаар цагаан алт үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэлснийг зарласан.
Цаашид цагаан алт хөдөлгөөн амжилттай хэрэгжих эцэг нь дан ганц хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны үүрэг хариуцлага биш бөгөөд харин төрийн бүх байгууллагуудын ажлын уялдаа холбоо, үүрэг хариуцлага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа харилцсан ойлголцдог гэдгийг төрийн дөрвөн онцгойлон сануулж байна. Цагаан алт буюу хөнгөн үйлдвэрүүдэд арьс шир ноос ноолруудаа босруулалтын төвшингийн сайжруулах, экспортод гардаг өрсөлдөх чадвартай болгох том ажил эхэлж байгаа нь энэ. Дотооддоо лабораторийнхоо одоо шинжилгээ, судалгаа, шинжээчдийн ур чадвар, тоног төхөөрөмжийг сайжруулснаар бол үндсэндээ манай экспортод гарах бүтээгдэхүүний одоо чанарыг баталгаажуулах боломжтой болж байгаа гэсэн үг. За 200 бакалавр оюутныг үндэсний болон дотоодын их дээд сургуульд 2 жилийн хугацаанд 100-100-аар нь 21 ангиас 5-5-аар нь авчирдаг ч юм уу. Ингэж элсвүүлээд бэлтгэх хэрэгтэй байна. За ихсэн төвшин 50 судлаачид гадаадын их дээд сургууль бэлтгэж энэ цагаан алт тогтоолын 63 дугаар тогтоолын 4-ийн бие заалтыг хангаж ажиллах шаардлагатай байна гэж эрдэмтдийн баг үзэж байгаа. Ноосороо бол дэлхийд одоо 11-ээс 14 дугаар байранд орж байна. Ноолуураараа дэлхийд 2-т орж байна те. За энэ бол одоо бидний маш том давуу тал. Энэ цагаан алт хөтөлбөр явна гэсэн малчны орлого нэмэгдэж хоёр үндэсний үйлдвэрлэлд тогтмол ажиллагаатай болно. Одоогор нийт авсан арьсныхаа 30%-ийг гүн боловсруулж явал бид нар одоо нэг 28 онгот нэг 50% хүртэл одоо гүн боловсруулах нэлээд ахиухан том зорилт тавьчихад байгаа. Цагаан алт хөдөлгөөн хэрэгжээ дуусны дараа энэ нэмэн үртгийн сүлжээг одоо зорьсон үр дүндээ хүрэхээс гадна нэмэн үртгийн сүлжээгээ бүхэлдээ засаад цаашдаа одоо ноос ноолуур арьс ширний салбар маань бие даагаад хөгжөөд явах нөхцөл байдал үүснэ гэсэн хүлээлттэй байна. Цаг үеэ олсон хөтөлбөр гэж харж байна. Тэгэхээр бид нар онны ноосыг бол одоо ашиглахгүй байж болохгүй харагддаг юм. Гэхдээ бид нар яг юунд ашиглах вэ гэдэг нь чухал. Цагаан алт хөтөлбөр бол үнэхээр цаг үеэ олсон маш зөв зөвтэй хөдөлгөөн болсон бид бүхэн үйлдвэрүүд маань маш баяртайгаар одоо хүлээж авж байгаа. Тоног төхөөрөмжийн зээл, хөрөнгө оруулалтын зээлүүдийг бас энэ хөтөлбөртэй уялдуулан баталж өгсөн байгаа. Энэ дээр одоо бид нар бол шинжилэлт өөрчлөлтийг бол одоо хийн гэж үйлдвэр болгон одоо төлөвлөж байгаа. Манай компани хувьд бас нэлийн хүчин чадлыг бол 30-аас 40% нэмэгдүүлэхээр бас ингэ зорж байна. Цагаан алт хөтөлбөр цаашлаад үргэлжилж урт хугацаатай хэрэгжснээр бол Монгол ноолуурын чанарт асар их өөрчлөлт орох юм аа. Ноолуурын салбарыг бид аж ахуй нэгж болгон энэ үйл хэрэгт одоо үнэнчээр санхүүгийн сахилах баттай экспортыг нэмэгдүүлсэн хүчин зүсэг найдвартай бас бид нар хэрэгжүүлэн ажиллах болно. Бидний хувьд нэг давуу тал бол бид нар баялагтай босод. Бид нар чинь ноостой, ноолууртай, хөөвөртэй. Технологийн хувьд бол дэлхийн түвшинд хүрсэн шүү дээ. Энэ салбарыг хөгжих улс орны хөгжилд онцгой ачаал бүгдэлтэй шийдвэр гаргана гэж үздэг. Ерөнхийлөгчийн маань гаргаж тавьсан энэ төсөл бол ирээдүйд Монголын ноос ноолуурын салбарыг дэлхийд тэргүүлэх хэмжээний шатанд авчих аюул том боломж гэж бид нар харж байгаа. 2025 оны 2 дугаар сарын 21 цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн дэргэдэх арьс ширний төв лабораторид 1.1 сая Америк долларын санхүүжилтээр иж бүрэн шинжилэл хийв. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Инх баяр лабораторийг нээж хэлсэн үгэндээ арьс ширний төв лабораторийг иж бүрэн шинжилснээр салбарын шинжилгээ ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэх, шинэ технологи, шилдэг инновацуудыг эх орондоо нутагшуулах нөөц бололцоо бүрдэж байна хэмээн баяр хүргэлээ. Цагаан алт үндэсний хөдөлгөөн хэрэгжснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20%-аас 40% хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5 их 80 төгрөгөөс 2.3 их 80 төгрөг, экспортыг 398 сая Америк доллароос 690 сая Америк доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байр бий болно. Ноосны боловсруулалтын түвшнийг 25%-аас 55% хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая Америк доллароос 119 сая Америк доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2200 орчим ажлын байр бий болно. Арьс ширний боловсруулалтын түвшнийг 30%-аас 50% хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг $50.8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая Америк доллароос 22.4 сая Америк доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна. Цагаан алт үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.2 их 80 төгрөг бөгөөд үнээс
682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Арилжааны банкуд үйлдвэр аж ахуй нэгжүүдэд 1.5 их найд төгрөгийн зээл олгох юм.